Би чиний бие ч муу хахад шүл хийж өгөөл үсттэй. Чи ханд дуусч байна штэ. Шүлий чинь идээдли миний бие муудаа үсттэй. Энэ гутал хэд юм бол охоо? Наа чинь 300 мянга гэж байгаа. Ярих уу? Ярина. Тэгвэл наад гутлаа ярил да. За хүүхдүүдээ өнгөрсөн амралтын өдрөөр хэн нэг баярлуулсан хүн байна уу? Байвал би багштай босоод нэг 2 жишээ хэлдэ. Хагасаа өдөр би эмээгэнтэй очсон чинь эмээ маань аймаар баярлсан. За Вовка яасан? Хагасаа өдөр би эмээгэнтэй очсон чинь эмээ маань аймаар баярлсан. Оо сайн байна. За 2 дахь жишээг нь хэлдэг Вовка. Бүтэн санд намайг эмээгийнхээс явхад эмээ маань бүрч их баярлсан. Нөхөр нь 10 жилийн уулзалтанд явж ирчээд сохтой бойлжингөө ганаамо лалаар компани захирчиж дэрмэмүү лалаар газрын албанд даргалчих. Болдоо бүр бүх тооцог дааж байгаа юм лалаар гэтэл эхнэр нь ийш чимэн хизээний лалар болно доо. Наа чи ер нь эрэгтэй хүн илүү төвчээртэй гэж боддгоо, эмэгтэй хүн илүү төвчээртэй гэж боддгоо? Чи мэдээж эрэгтэй хүн төвчээртэй байлгүй яадаг юм би. Яхаараа. Чи эмэгтэй хүн карантанд халтраа аяг тавгны хажуугаар 3 хоног тоохгүй гарч тэсхүү дээ. Бич надаас царайлаг хүмүүсийг үзий яддаг. Хөөх. Тэгвэл бараг бүх хүнийг үзий яддаг гэсэн үг вэ? Гэхдээ чамд бол би их сайн л ханддаг л да. За шалгалт юу ямар байна? Яг л гандан дээр байгаа юм шиг л байна та. Юу гэсэн үг юм? Яах вэ? Оюутнууд залбирхан залбираад л. Майн унших нь уншаад л. За. Эл шороо цацаад л. Харин харивлж байгаа оюутныг сонссон багш нар нь бурхан гончихсон минь гэдэл.